За сайн байцгаана уу та бүхэнд энэ өчиг мэндийг хүргэе. Нээл тарагийн маань энэ удаагийн хөтөр төлөлт эхэлж байна. За юу яасан? Тавар болж гин. Одоо энэ дээрс ажил муу байна. Ганц олж хийж байгаа гэхээр өндөө мяарч гин. Тийм болох миний ард түмэн тэгээд одоо хөзрийн удаагаа яаж байгаа бол өстой уучлахгүй. Чадлаараа өгөх хот орцыг хүсэж байна. За тэр чих. За тэгээд уламжлалт ёсоор энэ одоо дараа 7 хоногт ямар хуу байх вэ? Юун дээр анхаарах вэ? Тэгээд юун дээр бас ингээд болгоомжтой гэдэг талаар одоо өнөөдөр хөтөлбөр хэлэх болно. За 3 үзэр байна. 4 зоос, шудраа ёс. Тэгээд зоосны хүлэг батар. Ер нь их зоос моос тал дээр, карьер тал дээр их хайтайхан 7 хоног болно гэсэн юм нэг талаас мэдрэгдэж байна. Нөгөө талаас бас миний Монголын ард түмэн хавар болж байна. Эхнээсээ хялаад унчив тэгээд ядаргаа мадаргааны одоо тусал муслаа хийлгэж гисэн нөө эсвэл сайхан одоо нэг юу лээ яргуу идсэн ямааны махтай шүл уунуу яргуу идсэн ямааны мах идсэн залуу янзлнуу тэ аль нь ч байсан гэсэн би бодцоогоорой тэгээд за ингээд 3 хүсрээ аль нэгийг сонгоорой аль нь сонгогд одоо нүдэнд тусч тэргээ сонгоорой тэгээд одоо 3 2 1 сонгосон гэж найдаж байна эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 4 зоос. За үйлдвэрийн орчинд нэгэн залуу одоо ингээд зоосоосоо бүр ингээд юу хийчихсан. Тавихгүй шүү гэсэн маягтай байна шүү дээ. Тэгээд доороо бас толгойдоо нэг зоос барьчихсан. Одоо тогтчихсан. 2 зоос нэг шигшгсэн. Тийм хотдор байна шүү дээ. За юу гэсэн үг гэвэл нэг тийм нэгдүгээрт ерөнхийдөө та энэ 7 хоногт ер нь зоос гэлтгүй ажил санхүү материалын амьдралын талаар нэг юм одоо бодож удаан бодсон юмнууд чинь аюу сайхан бүтээд тэрнийхээ төлөө хийх юмнууд бол энэ талаар их гарах юм байна. Ерөнхийдөө баг 60% нь ажил төрөл тал дээр илүү сайхан төвлөрөө бүтэх юм сайхан бүтээд удаан бас яаж хийж бодсон юм чи сайхан одооноос ихлээр сайхан үр шимээ өгөө тэ ерөнхийн нэг юм баримжаа нэг талаас ингэ сайхан харагдж эхлэх нэ. Энэ бас болж байна. Тэгтээ юу гэдэг юм баланс нэг талаас харна шүү. Ер нь хит бас ажлын мал болчихгүй. Тэгтээ бас хит бас ажиллаа хайчихгүй тий. Бас хит бас өнгөрөөд юм тэнэгдэхгүйгээр бас хит одоо ерөнхий сэтгэл зүйн болон материалын талын ер нь аюу сайхан балансаа энэ талаар барих хэрэгтэй байна. Одоо юу гэдэг амьдрал таны жоохон санхүү материалын тал дээр жоохон одоогоор сорж байгаа шүү. Ийм нөхцөлд одоо шууд бууж өгөх юм яхаар нь ер нь жоохон дайр бас ийм одоо яах мэдхгүй юм нөхцөл одоо өөрөө замаа жимээ гаргаад яв бас ингээд хүн амтны найдад ингэж байгаа бол ерөнхийдөө тэр хүмүүс ажиж байгаа хүмүүс жоохон одоо юу гэдэг лээ тулга хэл шахтай юм болгон дээр одоо тэгээ бурхан багшийн заасан бурхан багшийн гэсэн гэдэг спич болохгүй ер нь өөрөө жоохон нэгтэр яваар гэдэг зүйл байгаа юм нөгөө талаас жоохон энэ талд гүрийнэ ялангуяа санхүүтал дээр одоо ийм нэг балаа өрөө жоохон орох гэдэг учраас тэрнээс өмнө нэгдүгчтэй дайны цагт юу лээ бэлтгэл дээр хэн хөөсийг урсна дайны үед цус багчна гэдэг шиг ерөнхий амьдралаа сайхан төлөвлөл тэрэн дээр одоо юу болж ин те гэдгээ сайн бод тэгэхээр хэрвээ тэгсэн бол ер нь тэрэндээ сайхан бэлжүүлэх бүхнүүдийг бэлдээд энэ 7 хоногийг их тийм завгүй талаар өнгөрөөвөл өөрч нь маш зөв маш сайн буухаас гадна угаасаа таныг ер нь тийшээ чөлөө их дээр шүү гэдэг хувьтлаа одоо гэдгийг хувь төлөвлөгөөс бас хэлж байна. Энэ бол нэгдэх нь. За хоёр дахь нь аягны хүлэг баатар. За одоо бас нэг үүрэг газар те нэгэн ханхуу ингээд юу ирчихсэн аяг өчгсөн. Морин бол ер нь нэг давхичихуу да, яачихуу да гэсэн маягтай байна штэ. Нэг талаас юм байгаа юм. Давуу тал гэвэл ер нь мэдрэмжийн хувьд энэ 7 хоногт ер нь авт юм шин юм эхэлнэ. Бас давхар одоо юм гой таалагдсан, гой байсан, бас инкү төр орсон. Ерөнхий шин мэдрэмжүүд энэ 7 хоногт орно. Ялангуяа хувийн харилцаа, хүмүүс тал дээр бол хэрвээ таны ер нь хувийн харилцаа одоо эсрэг хүсний харилцаа ч юм уу те тэр харилцаа жоохон нэг тийм яах нэгдэхгүй байгаа бол энэ 7 хоногоос жоохон
амттай шинжтэй болоод бас шинэ хүн гарч ирдэг ч юм уу эсвэл мэддэг харьцаа чинь арай илүү их тийм юу болох ч юм уу болох нэ. Арай нэг юм левел ахаад илүү тийм амттай шинжтэй бас нэг юм болох нь гэдэг зүйл нэг тас гарч ирж байгаа юм. Нөгөө талаас одоо таныг ерөнхийдөө нэг зүйл дээр яг цөөн хэдэн зүйлээс хамт төвлөрөөрэй. Олон юм руу ингээд завирах заваахын оронд яг одоо карьер тал дээр ч тэр хобби тал дээр тэр хүндэл дээр ч тэр нэг зүйлдээ сайхан төвлөрөөд тэрэн дээр явбал маш үр дүнтэйгээс гадна таны бас сэтгэлд нийцсэн их сайн сайхан зүйлсүүд болох юм байна гэдэг зүйл гарч ирж байна. За ингээд товчонд өгнө. Энэ 7 жоохон санхүү тал дээр ятаргаатай зүйлсүүд болох учраас маш сайн бэлдэх хэрэгтэй. Бас ирээдүйн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Ерөнхийдөө маш сайн зүтгэх юм хэрэгтэй байна шүү. Дээр нь аяны хөлөг батрыг гэж нэхэхээр мэдрэмжийн тал дээр их гой зүйлс болно. Ялангуяа хайр дурлал эсэх хүссэн тал дээр. Нөгөө талаас одоо юу гэдгийг ямарваа нэг зүйл хийж байгаа бол тэрнээс аюу сайхан дурлж аюу байтай юм хий. Дээр нь олон юм биш нэг зүйлээр төвлөрөөрэй. За юу. Тэгэхэд энэ 7 хоногт маш сайхан байх нэ. За харин гаргалгаа навьжсэн. Одоо юун дээр анхаарах вэ? Юун дээр онох вэ те? За гарч ирж байна. За дээд гэгэнтэй. За санхүү тал дээр бол ер нь зүүн совингоо дагахад бол маш айтайхан байна. Гэхдээ нэг юм анхаараа шүү. Зүүн совь мэдрэмж хоёр өөр. Жишээ нь одоо юу гэдэг чинь миний дэмждэг хүн одоо ялнаа гэвэл тэр чинь мэдрэмж. Яг зүүн совь бол ямар ч юм хоосон. Алтнаа гэвэл алтна, онноо гэвэл онно. Тийм болохоор ер нь дэмий юм бол энэ дэмий шүү, энэ дэмий шүү гэдэг юм бол анхаарч хэвчээ. За юу гэсэн үг вэ гэвэл ерөнхийдөө өөр төр чинь одоо яг хиймээр санагдж байгаа. Эсвэл бүтмээр санагдж байгаа зүйл байвал аюу сайн хий. Нэг л тийм вэгүү санагдаад нэг л явцгүй, нэг л хондоо те. Тийм байгаа бол ер нь хоёроор хийгүүн дээр шүү. Зүрх мэдрэмж одоо зүрх логик зүрх зүүн совин гурав нийлж байж ер нь бол таны юм энэ талд маш сайхан бүтэж их гоё зүйлсүүд болно гэдэг зүйл нэг талаас гарч иж байгаамаа. За дээр нь их сонирхолтой нэг юм гарч ирсэн. Энэ хойно ингээд сар аваад ийм байт юм аа. Одоо юу гэдэг вүлээ? Юмыг сайн сурна. Энэ чинь дан ганц энэ 7 хоногт бол ирээдүйдээр одоо хийх юмудаа одооноос ер нь анхаарал бэлдээд явсан маш үр дүнтэй шүү. Ерөнхийн нэг зүйл дээр заавал одоо амьд үлдэх гэдэг нэг юм те. Эсвэл одоо санхүү зүйн гэж явж болохгүй. Арай эсвэл сул цагаараа өөр ингээ юу суралцж болох, өөр юу хийж болох, өөр юу ч өөрийгөө сорж болох тэр талаар маш сайн сонирхорой гэдэг зүйл гарч иж байна. За дараачихan. За осны боол. За юмыг шууд нэг дор үр дүн гарна гэж бодож болохгүй. Юм удаандаа үр дүн гарнаа. Зарим тохиолдолд одоо юу гэдгийг нэг хүнд хайраа ичгээд нөгөөхөнд мэдэхгүй нэг ч юм уу. Эсвэл ямарваа нэг ихлүүлсэн байгаа нөгөөхөнд бас яг том итгэхгүй байвал бити их юм бодоод сандж төв дээрээ бүх юм зүгээр шүү. Аюу айтайхан гоё юм болно. Гэхдээ нэг дор бүх юм болчтгүйтэй адил өөрийгөө тайвшруулж ойлгохгүй заа юу. Найдвар тэгээс гадна тань энэ талд хамгийн чухал зүйл гэвэл ялагчийн сэтгхүү гэдэг юм байна. Ерөнхийдөө хөзрийг харахаар бол таны тийм нэг рок шиг тийм боксинг төвчмөр таны амьдрал жоохон бэлдээд байгаа. Ийм нөхцөлд бол одоо юмыг дандаа тийм сөргөөр нь амьдрал хатуу хай амьдрал ягаад хатуу юм ээж биш. Одоо ер нь бол бавнаа, ер нь бол болгоно те. Ер нь бол буснаа л гэдэг маягтай байсан танд маш хэрэгтэй. Яагаад вэ гэвэл зүүн совин гэдэг юм та өөр манифест янз бүрийн дууддаг. Амьдрал яаж ярих гэдэг гэвэл сүр мэдрэмжинд оруулахаар та өөрөө ирэхгүй өөрийнхөө том дайсан болчт юм аа. Тэгэхээр яг өөрөөсөө тийм ялагч сэтгүүтэй өөрөөсөө бүр энийг давж гарна, бүр давж гараа бүр амар инээн гэсэн тийм сэтгхүү нөхцөл ойлголттой байж та нэгдүгээр бүх юмаа давж гарч чадна. Хоёрдугаарт бүр их юмнэр сайхан орно гэж гарч иж байна. За харин энэ 7 хоногт одоо орк хүчээс юу зүйлсэн байна? Харцгаая. За энийг жоохон ингэсгэж. За таны justice буюу таны карьер одоо хүмүүс хамгаалалт өгнө гэж байгаа. Нэгдүгürt юу байгаа юм? За хамгаалалт гэдэг бол таны ер нь энэ 7 бол таны сайхан сахиусуудаа ч сайн хамгаалаад бас хит азгүй ч юм хит тус тийм эвгүй гинти юм бас хамгаалсан бас аюулгүй сайхан 7 хоног болно. Нэгдүгürt
Хоёрдугаар юу штэ шудраг ус гэдэг чинь юу гэсэн үг юм? Хүний бэлддэг. Ямар хоёр хүн одоо чинь юу гэдүүлээ 150 60 кг-тай бүх хүнтэй одоо би 60 70 кг-тай хүн одоо үзий шудраг үзий гэвэл бас маш сайн бэлдэж шудраг үзэн штэ. Яг тэрнтэй адилхан амьдрал таныг ер нь бас одоо энэ орж ирэх сорилтын чинь бэлтгэхийн тулд та хамгийн юм маш сайн суралцаа бүх юм аюу сайхан ойлгоо ирээдүйд бэлдээ тэгэх хэрэгтэй шүү гэж энэ 7 хоногт сануулж байна. Тэгэхээр одоо энэ 7 хоногоос одоо түрүүн magician дээр одоо high priestess дээр гарч ирсэн ирээдүйд юу хийж болох вэ? Хаашаа хөрвж болох вэ? Бүх юм маш сайн судал, маш сайн сонирх. Одоо ингэж болох юм, тэгж болох юм. За энэ арай худлаа мэгтэй маш сайн боломж гарсан сустаа боломжит одоо сонголтыг хараарай гэж сануулж байна. За харин энэ талаар юу болохгүй вэ? За хүмүүст шууд ингээд сохроор дурлаа, сохроор итгээд гэж болохгүй. Нэг одоо Frozen нэг дээр ч яадаг үлээ. Нөө хин боустэй дүүн задаад танилцсангуудаа шууд орой нөлөөтэй өдөр нь ихчээ битгий гэрлээ гэдэг үстэй. Яг тэрэн шиг одоо хүний ингээд үгэнд битгий итгээрэй. Хүний үйлдэлтгээрэй. Одоо юу гэдэг чинь би бол чамаас гой онгойд гэжтэй. Өстэй хоёр хос хоорондоо ирж байгаа. Залуу нэг охиндоо би ингээд чамдаа амар хайртай бишнийхээ төлөөстэй уулын нураад усыг төвдөөс ямар ч адран бороо ямар ч одоо хуу салхины би чамаас очин гээл. Нөгөө охин уяраад уярцсан. Миний хайр хүрээд гэсэн охин үгүй гадаа бороо чинь хайр маргааш чинь гадаа бороо одоо бороо норчгүй яах гэж байгаа юм. Нэг ёсондоо энэ 7 хоног танд одоо бусад хүмүүстэй харилцаан дээр яг хийж байгаа үйлдэлийн хийж байгаа үг биш үйлдэл маш сайн харж харьцаарай. Бас давхар өөртөө бас хүнийгээ үйлдэлийг хараарай. Хинтээ яаж харьцуу хэн татамсах чинь гэдэг маш сайн хараарай гэдэг зүйлийг танд сануулж байна. За ингээд эхний хөтөр манд дуслаа. Одоо видео үзэл хэлэлтэн таалагдсан бол одоо лайк дараа шеэр subscribe дараарай. Мөн donation бол маш их баярлах болно. Мөн гүйлгэний утган дээр юу хийх хүсэж чинь ямар хуу зорилготой байна те юу руу ингэ тэмүүж нэгтгэж бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифест үлдээд юу гэдүүлээ ерөөлөргөө залбирч болно. Наадмын миний Монголын ард юм хавар болж байна. Яаж витамин С гэдэг юм уу, ногоотой сайхан шүл ууд юм уу те би хаагаа сайн бодоорой. Одоо тэгээд ийм бас утаатай оршин өвлөөс саяад одоо хаврын харагчин бас чанга штэ. Тэгэхээр одоо ингээд гүрийгээ дахин оронд тагтайхан насчмаар байгаа бол яг үнэ наслаарай. Тэхийн тул сайхан ногоотой шөлмөлөө уудахсан уу, витамин С маяга уудахсан уу те биедээ сайн харчтай байгаарай гэдгийг танд хүсэж байна. За одоо ингээд хоёр дахь үзүүлбэргээ орцгоё. За хоёр дахь үзэр маань Justice буюу шудраг усны үзэр байна. За ийм байна. Өдрийг ажиглавал нэг нь ширүүн төрхтэй залуу нэг гартаа сэлэм нэг гартаа жимдэр өчгсөн одоо хоёр багны урд одоо сууж штэ. За энэ 7 хоног юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээрт ер нь ямарваа нэг алдаа оноо гаргачихгүй бас болгоомжтой хашир байгаарэ жоохон вэгүтэх гэм үү эсвэл гинтийн бас эвгүй юм болох магадaltaй байна шүү. Ер нь нэг жоохон болгоомжтой байгаарай. За нэгт. Хоёрдугаарт ер нь та justice гэдэг чинь хардаа бүх бас баланс явуулахгүй юу? Ер нь таны амьдрал хэр баланстай явж байна вэ? Амьдрцсан шиг амьдрч чадж байна уу? Эсвэл зүгээр ажлын мал болоо яваад байна уу? Гэдгээ бодож үзнэ. Эсвэл гэр бүлэж үт юм уу? Та ингээд 1000 гэр өрхийн тэргүүн байна уу? Өндөр ээж байна уу? Одоо өрх толгойсон хүн байна хамаагүй. Та хүн л бол хүн. Тодорхой хэмжээнд өөрийнхөө амьдралдаа бас одоо баланслаад нэг бол өөрөөдөө цаг гаргадаг ч юм уу? Эсвэл хит ингээд ажил нь багтаад байвал ажил гэдэг чинь өнөөсөндөө ажил амьдралын балансаа зохицуул сурна. Хит ажлын малтаад байгаа бол өөрийгөө бас нэг хоббигоор яваад бас нэг хайтайх юм сонирхоотой өөрийгөө хүрээлж байгаа өөрчилж явж бол хэрэгтэй байна. Харин ерөнхийн нэг юм жоохон залхуурсан мэдрэжтэй байгаа бол яаж одоо ажил хийх вэ? Яах вэ? Үр дүнтэй байх вэ гэдэг илүү сайн төвлөрөөч. Дэндүү тийм ерөнхий байгаад байгаа юм биш шүү гэдэг зүйлийг нэгдүгээр тэнд сануулж байна. Хоёрдугаарт чи юу гэдэг вэ? Альва ер нь юмыг одоо танд ер нь бол жоохон хөндлөн жоохон юм болчих гээд байгаа шүү. Тэгэхээр одоо юу гэж жоохон буян үйлд бас хит айхтар тийм аз мад сорьсон юм бол энэ 7 хоногт түр азанжи ялангуяа өөрөөс үйлдэх тийм юмыг
одоо яг айхтар тийм азмаз ивэсэн биш үү байгаа учраас эрсдэлтэй алхам битгий хийгээрэй. Хүн амьтантай муудалцав. Жохон болгоомжтой байгаарай гэдэг зүйлийг танд нэгдүгээр хэлж байна. За хоёрдугаарт юу гэдүүлээ энэ 10 зоос. За гүүрний урд нэгэн өвгөн нохоо тоглолцсон. Тэгээд амьдралынхаа сайхан өөхрөнд бүтээцээ одоо тэгээд би болсон насныхаа намарт сайхан жаргаж яана гэсэн маягтай. Гэхдээ тайван сууж байна. Цаана үр хүүхдүүд нь нач зээ нартай нэг байж штэ. За юу гэсэн үг гэвэл хамгийн гол нь гүүр байдаг шүү. Энэ 7 хоногт ер нь хүмүүсийн харилцаа одоо танд маш чухал тийм харилцаатай хүмүүс орж ирэх нь. Эсвэл та ямар нэгэн хэлмэр байгаа бол одоо хүмүүсийг ашиглаж хэлгээрэй. Яг өөрөөрөө бол юм хийж бол тийм байх шүү гэдэг зүйл танд гарч иж байна. За тэгээ энэ ч ингээ харуул ийм байгаамаа. Юу гэвэл ерөнхийдөө эрсдлээ тооцож үзээд ялангуяа санхүү тал дээр айхтар тийм болчингүй алхам битгий хий. Ер нь одоо удаан бол ийм үг гэдэг чинь удаан бол зөөлөн зөөлөн юм хурдан байт юм аа гэд. Яг тэрнтэй адилхан яг нэг талаар юм одоо дараалалаараа сайхан төвлөрсөн жижиг алдаагүй хийгүү одоо нэг боксийн ч хийгүү гэдэг чтэй яг тэр шиг одоо ямар нэг тийм жижиг ажиллагаа одоо алдаагүй юм хийгээрээ тэгвэл маш үр дүнтэй байна. Дээр нь санаач хэлэхэд хүмүүстэй маш сайхан зөвлөлтөөр ер нь энэ талаар тань бас их гой хүмүүсийн танил тал янз бүрийн шинэ амьдрал чинь орж ирэх юм байна. Танил ч юм уу эсвэл тэр ч юм уу гэдэг. Эсвэл хуушин танил ч бас ерөөдөө танд орж ирэх учраас та хүнээр дамжуул юм хийвэл маш үр дүнтэй байна гэдэг зүйл гарч иж байгаа юм. Дээр нь энэ 7 хоногт одоо 10 засгийн орчин юу гэдэг юм аа? Эрдэнэсийн хатгаламж байдаг юм. Одоо эрдэнэсийн юу гэвэл эрдэнэстэй одоо авдар гэдэг шиг. Ер нь энэ 7 хоногоос ямар нэг юм ихлүүлээ тэрэндээ зориулсан тийм хоригдол хийвэл маш зүг байна. Одоо алим болгон намайг дагаж зинхэхгүй гэдэг шиг одоо алим болгон ингээд үрлэгэн далган явах вэ? Одоо хатгаламжтай болох жаахан энэ 7 хоногт аюу сайхан төвлөрүүл маш сайн байна. Ер нь төвлөрөөрэй. Тэгэхийн тулд мэдээж орлого зарлага яаж тохируулах вэ те? Одоо чи надад юу болоод байна? Юу болж байна? Миний орлого хэр байна? Энийг би яаж нэмэх вэ? Нэмэхийн тулд би одоо ажлаад салах уу? Тушаал дэвших үү? Эсвэл одоо хагас цаг юм хийх үү те? Эсвэл консалтинг юм хийх үү гэдэг чинь нэгдүгээр одоо энэ 7 хоногт бодвол маш дээрээс гадна бас маш азтай байна. Тэрнээс хит эрсдэлтэй юм хийгээ. За шууд маргааш одоо шууд эрээ яваад гутал авчихна гэсэн юм бол байхгүй шүү. За хит эрсдэлтэй энэ 7 хийх юм. За харин одоо гаргалгааны наривчсан хөсөр рүүгээ орцгоё. За хипрант буюу одоо хамблан гэсэн хөзөр их нэлж дууссан байна. За одоо хөзрийг харуул нэг нь одоо оргир ээж мод байна да. Ингээд юу байчихсан байж штэ. За ийм байгаамаа. Одоо юу гэдэг вэ? Сүнслэг зам чинь ер нь их сайхан нэгдэж байна. Амьдралын шин зам нэгдэж. Гэхдээ энэ шин замаар болгоомжтой жоохон ороорой. Ерөнхийдөө шууд таны бол аюу сайхан аз зэвэд аюу айтайхан юм явчнаа. Тийм нөхцөлд заавал нэг тийм айхтрыг паагтлах ч юм уу те. Яах хийх бол дэмий шүү. Одоо юу гэдгийг танд бол шин зам орж иж. Гэхдээ хит бас эрсдэлээр төрүүлж орж ирээд ер нь бас айхтар шууд юм хийгээд дэмий шүү гэдэг зүйл нэгдүгээр тань хэлж байна. Хоёрдугаарт одоо юу гэвэл ер нь одоо юу гэдэг нэг 50-ыг өгөөд 500 авна гэдэг зүйл ер нь энэ 7 хоног болно шүү гэдэг юм байгаа юм. Ямар нэг зүйлсэд аюул том зүйл хүрэхийн тулд жижиг сажиг одоо хийх ёстой, чухал зүйлсүүдийг бол хийх ёстой. Бас авах ёстой. Гэхдээ тэр нь бол сурах юм дээр болохоос биш хит эрсдэлтэй бүх байгаа хатгалан төр ч юм уу бүх байгаа мөнгөөр болохгүй. Яг нь өөр амьдралын төлөө бол ядрах асуудалгүй шүү дээ. Одоо асуудал хэлдэг шүү дээ. Хайр байхад бол нэг шөнөөргөө хайд юм бэ гэдэг. Гинэн бодол минь зүгээр хайр байхад нэрээ шөнөөгөө янз бүр хийсэн ч яах вэ гэж бодож үзснээр сүулт нь айгүй буруулах утгатай гэсэн юм билээ. За тэр ч яг гол зүйл нь гэвэл ер нь бол таны амьдралд энэ 7 хоногоос эхлээд нэгэн шин зам нэгдэж байна. Тэрэн дээр эрсдэл багтаа бит ороорой. Хоёр дахь нь 8 аяг. Гэхдээ 8 зоос.
За тэгээд бүх юм тайван байж байгаа, тэгээд бүх юм болчих юм дөө гэдэг төрлийн хөлийн 7 хоног байна. Одоо хардаа энэ ингээд эмгтэй те одоо навчнаас 8 юу болцсон доос үлдсэн. Энэс одоо унахын мань хүн барьж байгаа юм гэж штэ. Айхтар нэг тийм ад жаргалтай биш. Гэхдээ ерөөхдөө нэмсгсэн бүх юмыг одоо үр дүн олчихсан байж байна. За юу яана? Нэгэнт ингээ гой үр дүнгууд орж ирэн тань дээр. Яарч болохгүй. Одоо юу нэг лаан цогоо тань хэлж штэ. Яар бити эрсдэлтэй бай. Бүх юм таны зүг байгаа. Мэдээж жоохон яарчлах гоё юм гэсэн мэдрэмж орж ирэх болно. Тэгэхээр тэр болгон дээр тийм инкүү яа гэсэн битээ заа юу. Зүгээр байгаа юм. Тань ч гэсэн амьдрал сайхан байна. Гол анхаарах бас нэг гоё юм байгаа юм. За юу гэсэн үг вэ гэхээр энэ чинь юм штэ ингээд модон дээр байгаа давхар салхитай байгаа биз. Юм суралцаас гадна эрсдлийн менежмент хамгийн чухал байгаа шүү. Ялангуяа энэ 7 хоногт. Эрсдэлгүй бол таны амьдрал их сайхан байна. За тэгээд энэ 7 хоногт харин юу гэж орох төсөрч юу үзүүлсэн байна? Харцгаая. За байж тэрнээс бүх юм жоохон яагаад вэ? Дүгнэтгэе. Эрсдэл хийж болохгүй. Хүмүүс таны амьдрал маш сайхан орж ирнэ. Ерөнхийдөө нэг шинэ амьдралын үе орж эхэлж байна. Энэ бол хүмүүстэй сайхан юм байх болно. Таны зүүн сөн бол танд маш сайхан юм хэлж байгаа. Ерөнхийдөө маш сайхан үр дүн орж ирж байгаа учраас хит эрсдэлтэй юм үйл битээгээрэй. За харин энэ 7 хоногт орох төсрөөс юу гэж байна? Жохон аялж гарч орж хүмүүсээ сайхан танилцаач гэж байгаа юм. Одоо би бол жишээ хэлэхэд бол сая энэ 7 хоногт нэг гоё бүжгийн юм явсан. Дандаа тийм гадаадуудтай их сайхан байсан. Ойр тус би бас бүжгдээгүй их сайхан байсан. Яг тэрэн шиг танд бас нэг тийм жоохон гоё ивент мэдж яваад яагаач хүмүүс сайхан танилцаач гэдэг зүйл байгаа юм. Ерөнхийдөө жоохон аял богдуулна гардаг ч юм уу. Уул мууланд авирдаг ч юм уу. Эсвэл гол муулах шиг ч юм уу те. Дэннүү нэгэн хэвэн байж бол ялангуяа энэ 7 хоногт хэрэггүй. Жоохон өөрчлөлтөнд ороо гэдэг зүйлийг тэнд хэлж байна. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? Хэлээгүй юу? Савааны хаан. Саваа бол таараа төдөд дундаа хамгийн хурднаараа 2 сүрдэг өдөр. Ялангуяа савааны хаан бол их жоохон хагас болчингүй талдаа. Нэг дээр хошин шиг гэсэн байлтчилтаа гэдэг. Яг тэрний залтуу хэлбэр шүү. Ялангуяа энэ тал таны жоохон амьдрал жоохон шахах гэдэг шүү. Ийм нөхцөлд та бол маш тайван байх ёстой. Шууд барьж аваа зодоонуудаа хийдэг ч юм уу. Шууд барьж авах контент муудалж болохгүй. Үүдэн шүдэр харьцах сурах ёстой. Үүдэн бүх юмоо сайхан тайван гаднаа бол гэсэн дотроо бол тэгээд одоо шалгаачгаа сурах хэрэгтэй, дунд хорвоо сурах хэрэгтэй, дунд хорвоо салгаж нийлүүлээд гарах гэдэг нэг проблем байхгүй заа юу. Би өөр тэрийг дэмжиж чинь. Гол нь баруун гарчин тэрний зүүн шанаа дээр байж болохгүй шүү заа юу. Тэрийг зайлгаарай. За ингээд 2 дахь зэрэг маань дуслаа. Бичлэг маань таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, subscribe дараарай. Мөн донешн явуулсан маш их баярлах болно. Мөн гүлэн нэвтрүүлэг утган дээрээ юу хийх хүсэж чинь те ямар хуу баймаар байна гэдгээ бичээ явуул. Тэр шинжлэх сайхан манифест хийгээ зориод ерөөл айлдах болно. Тэгээ та бүхэнд хамгийн сайхан хүсье өрөөе. Дашрам дуртахад бити юмыг хүнээрцэж авч байгаарай. Хамаг бүхэн юу гэдвүлээ тэнгэр шиг бай гэдгүүг та бүхэнд энэ 7 хоног маш сайн зохих шүү. За ингээд 3 тузал төвгөө орцгоё. За 3 дахь үзэр маань зоосны хүлэг баатар. За их сайхан ер нь энэ 7 хоног төрүүлж хэлээд зүр хэдүүлээ гэж хэдөө зүгээр. Энэ 7 хоногт бол их сайхан юм болох нэ. За эхлээ зоосны хүлэг баатар сайхан тайлбарлчихъя. Одоо харалтаа их сайхан хар морьтой дахихгүй зүгээр аль моринч замаа харж ийн мань гэсэн хаачгаа бодож штэ. За энэ юу гэсэн үг гэхээр ерөнхийдөө энэ 7 хоногт бол санхүү юм тал дээр бол боломжууд нэгтгэс гадна ер нь бодож сансан юм чинь их сайхан бүтээ явна. Тэрний одоо юу гэдгийг том зургаар та яаж амьдралаа харах вэ? Тэгэхэд нэг алхам маш сайхан ойртох их сайхан 7 хоног болох нэ. Тэгэхэд дээр нэг хартаа одоо нартай сайхан үе байна. Ерөнхийдөө таныг бол энэ 7 хоног сайхан ад зэвээсэн, бүх юм сайхан бүтсэн, ерөнхий гоё юмуд руу их сайхан ойртсон. Тийм 7 хоног нэг талаас болох нэг ч бас гарч ирж байна. Нөгөө талаас таныг ингээ юм бодож байгаа амьдралаа том зургаар хараад
ер нь нэг ямар хуу байвал болох юм, бас ямар хуу байвал болохгүй юм. Юу байвал аюу эрсдэлтэй байна гэдгээ бүх юм энэ 7 хоног таныг харж үзээч эсвэл бууж байна. Бүх юм ингэ сайхан байхгүй шүү дээ. Ялангуяа морьтон Баатар, Хүлэг Баатар бол одоо давхар морио ядарч болохгүй. Одоо морьж гисэн бас эзнээ эвгүй одоо байдал орж явж болохгүй. Нэгс нь та бас одоо ямар хуу би одоо юу руу яваад байна? Фейлд гэдэг нь эсвэл айтайхан байгаад байна уу? За одоо фейлд ч юм айтайхан байгаа нөхцөл би яг юу руу явах ёстой юм? Юунд хамгийн гол би анхаарах гэдэг энэ 7 хоног бодоход маш сайхан одоо чухал үе байна шүү гэж нэг талаас гарч ирж байна. Дээр нь эн чинь юм байна. Юу гэвэл юмыг маш сайн төлөвлөл бас хит юмыг яар шаардлагагүй. Энэ 7 хоногт мэдээж бүх юм сайхан байна. Гэхдээ бүх юм маш хурдан пак гэж болчихгүй. Цагийн цагта ялангуяа зоос сул өөрөө маш хурд шаарддаг үзэр. Бас хурж одоо зоос яг орой зоос нь өөрчлөсөн бас хурд шаарддаг юм учраас ямарваа нэг зүйлсийг ингэж хурдан шуурхай тус гэдэж болохгүй. Харин наа чинь бол таны жоохон сорил болно шүү. Одоо ерөнхийдөө энэ 7 хоног тэр жоохон жоохон та яарч чадахгүй байж магадгүй. Гэхдээ хоцорсон ч гэсэн бүх юм сайхан болно. Хүнтэйгээ жоохон одоо жижиг юм дээр фейлэн гэхдээ том юм дээр маш сайхан байх юм байна гэж гарч иж байна. За харин хоёр дахь нь нар утсар. Бадцар байна гэж. За одоо нарны доор, наран цэцгийн доор цагаан морьтой нэгэн хүүхэд улаан тугай барьчихсан урвсан толгой байх гэж юм уу те явж штэ. За ийм байгаа юм. Нэгдүгээр хартаа нар бүхмийн одоо гарчсан ямар ч зүйл байхгүй байгааз ерөнхийдөө энэ 7 хоног бол таны амьдралыг нэг талаас нь бодуулсан би яг юу болоод энэ яагаад нэгдмэгээ бодуулсан ирээдүйдс яах ихээ бодуулсан бас төлөвлөсөн тийм 7 хоног байх болно. Ялангуяа материалын санхүү болон хүний харилцаа тал дээр. За хоёрдугаарт одоо юу гэвэл таны сүнслэг ур чадвар, таны одоо манифестийн төвшин, эсвэл таны одоо оюун чадах ер нь 7 хоногт их сайн ажиллана, их сайн байхаас гадна хөгжиж учраас танд бас аюул сайхан ад цэвээгээд сайхан явах болно. Одоо тийм учраас аюул сайхан тийм чөлөөтэй юм ийгээд дайчин явахад бол маш буруудах юм байхгүй. Зарим ч зүг байна шүү гэж нэг талаас ингэ гарч иж байгаа юм. Дээр нь юу гэвэл наран цэцэг байгаа болохоор аюул тийм аз жаргалыг үзүүлдэг. Ерөнхийдөө хүмүүстэй ингэж болох уу, яах вэ гэж айжсэн зүг сайхан бүтэн ерөнхийдөө тийм одоо юу гэвэл айцтай зүйлсүүд чинь маш сайхан бүтээ явчих юм аа гэдэг зүйлийг бас энэ ингэ боддог байхгүй юу. Хамгийн гол нь дотор хүн чинь аз жаргалтай байх болно. Тэр бол бasta батарааны барьсан ч хэлцгүй. За тэр нь юу гэсэн үг юм? Таны дотор хүн яг юу хүсдэг те? Яг хүн болгоны өөрчлөлт зарим нь 50 байдал, зарим нь тоглоом адам, зарим нь бас нэг жижиг хүсдэг зүйлс гээд. Яг тэр зүйлсүүд чинь бол тодорхой хэмжээний бүтээт аюул сайхан байх учраас ерөнхий таны амьдрал бол энэ 7 хоногт их сайхан байх юм байна гэж гарч иж байна. Дүгнээ хэлэхэд бол та санхүүтэл дээр ерөнхийдөө жоохон бүх юм жоохон удаан болох ч юм уу, жижиг хоцрох ч юм уу те эсвэл жижиг чажиг юм дээр маргалах ч юм уу юм болохоос биш том зураараа бүх юм маш сайхан болно. Та дээр энэ 7 хоногт ер нь амьдралаа ихэнх хараад үзээрэй. Би яг юу болдтой, би хаашаа яваад байна, би яах гэдэг те. Зүг замаар буруу замаар явж байвал яг зүг замаар хахаар зүг замаар орж байвал яаж энийг сайжруулж болох вэ гэдэг бас бодж үзээрэй гэж гарч иж байна. За харин гаргалгаа наривчсан руу орцгоё. За нэг шидтэн. За одоо нэгin шидтэн одоо юу гэж штэ юу гэвэл ижидгээ гэж штэ. Залуухан. Нэгдүгээр та энэ 7 хоногт аюу тийм хайрсанаас гадна гарч сэтгэнэ. Ер нь юм хүнийг заавал тийм ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэсэн юм байхгүй. Яагаад ийм байвал яах вэ, тийм байвал яах вэ гэсэн юм сэтгэл ер нь таны ажил карьер болон материалын зан дээр, материалын талбар дээр чинь маш ихтэй байна. Нэгт. Хоёрдугаарт одоо юу гэвэл ер нь нэг юмны давж иж таны хиймэл өндөө маш сайн сэрэгтэй юм байна. Тэгэхээр одоо ямарваа нэг зүйлсийг шууд аюу зоригтой одоо бичгийн 1 м 60-тай охин байж байгаа дайр метр 80-тэй лаг залуу сонирхтой бол тэгээ шууд одоо очиад өмсдөг ч юм уу яадаг эсвэл гойдог ч юм уу яадаг эсвэл тэгээд одоо нөхөр хөрөнгүүд юм уу яадаг те
Нэгсэндээ маш аюул юмыг сайхан зоригтой үйлдэл хийхэд нэгсэндээ яг юу шүү. Танд туршлага болохоос гадна юмыг ойлгохтой болно. Яг би бүтгэлээр яриаггүй шүү. Гэхдээ хамгийн гол энэ 7 хоног танд маш сайн суралцах болон бодох юм хэрэгтэй гэж байгаа юм. Яавал би энийг бүтээх үү те? Яавал би ийм царай хөтөж ийм царайлаг хүнээс авах уу? Яавал би ийм царайлаг хүнээс хүүхэд болох уу? Яавал би удмаас ажиллах уу гэдэг шиг за марсанд гайхах ууштай. Хамгийн гол нь та гаргалгаан дээр маш сайн төвлөрөөрэй гэж тэгтлээс тань хэлж байна. За хоёр дахь нь judgment шүүлт. За энэ ийм шүү. Энэ хойно байгаа сүнс мөсөл яг үндэ таны одоо таны зөв тал руу авчирч байгаа хүн шүү. Ерөнхийдөө хувь тавилангаас энэ 7 хоног таныг ерөн жаахан бодоод үзээд юун дээр яах гэдэг нэгдгээ анхаараач. Дэндүү ерөнхий байна штэ. Давхар ингээд хувь тавилан таныг ийшээ чиглүүлж байна. Яг уу сайн зүйлүүд чиглүүлж чанд баярлж байна бурхан минь. Гэхдээ одоо юу гэдэг вүлээ? Энэ сайн зүйлүүд чиглүүлээд хэр удаан байх вэ? Бас энэ дээр нэг айтайхан гатах боломж байгаа юу гэдэг дээр та бодож үзэн. Дээр нь энэ сайхан ад завшаануудыг аягүй сайхан юм ашиглаач. Дэндүү ерөнхий байгаа юм биш шүү те. Одоо юу гэдгийг ажил гэр оронд одоо ажил гэр хүүхэн ч юм уу эсвэл тийм ажил хүүхэн гэрч гэдэг юм уу тийм. Эсвэл мөнгө зүнгээ явуулчих юм уу те. Юу хүсч байгаа та мэдэрч байгаа нөхцөлд энэ 7 хоног тэрнлүү сайхан ороход бол маш сайхан байгаад маш сайхан юм бүтээд аягүй сайхан явчихна гэж байгаа юм. Дээр нь таны амьдралын нэг зам жим эхэлж байна. Энэ нь юу гэхээр таны сайхан боломжийн одоо жигхэн гойго одоо тийм алийн болгон завх уу одоо тэгээд бас жаргах цаг ирд юм ба шүү дээ одоо. Энэ үе ирж байна гэж гарч ирж байна. За харин энийг одоо орог төсөөс юу үзүүлсэн мэн харъя. За бүжиг хөгжим таны одоо хөгжимтэй холбогдох зүйлс одоо эдгээд гээл гэж байна. Нэгсэндээ ерөнхийдөө хит тэр үсэн шүү дээ. Хайрцагт бити ийм байх хэвээр тийм байх хэвээр бити бод. Бүх юм чинь зарим ингээ хайрсанаас гацж гарч ирдэг юм. Яг тэрнтэй адилхан та бас ер нь ингэвэл яах вэ? Тэгвэл яах вэ? Энийг ингэчүүл амжих бол эсвэл хичээс ингээ арай болохгүй гэсэн юм байхгүй сайхан бод заяа. Тэгж яхад бол тэрнээс чинь маш сайхан юм бодол гарч ирнэ, маш сайхан үйлдэл гарч ирнэ. За харин энэ 7 юу болохгүй. Цааш нэгсэндээ хит шоудахын оронд атандаа надад аюу сайхан юм хийгээ явбал дээр байна. Тэгэхгүй бол манайхан жоохон нэг юм буруу мэддэг штэ. За өнөөдөр маш сайхан бодлох юм байна. Тэгэхээр тэрнийхээ төлөө сайхан уцгаая. Энэ одоо яаж байгаа? Болохгүй үстэй. Тэрнтэй адилхан танд одоо аюу сайхан үйл явдал болж байгаа бол ерөнхийдөө том зүйл рүү нэг үл зүтг. Эсвэл том зүйл зүтг тал руугаа яаж хараа хэвт. За юу. Дэндүү нэг тийм нийтлэн ерөнхий тэгээд эсвэл аюу сайхан хаттай байна. Миний өгшин зүгээр мань лото хажаалаад одоо суулаанд ороолаад танд охин нарайлаад гэдэг шиг юм. Тэгэхээр бүх юм аюу сайхан ойлоод ер нь болж өгөө шоу муу гарч шоу муу пари гэхгүйгээр аюу сайхан ажил дээр төлрөө явах хэрэгтэй шүү гэж нэг талаас энэ сайхан бууж байна. За ингээд одоо 3 дахь өдөр манд дуслаа. Өдөр дэлгтэн таалагдсан бол лайк дараа, шеэр, subscribe дараарай. Аман донешн юу маш баярлах болно. Аман гүрээний утган дээр юу хийхийг хүсэж байна. Ямар зүйлүүд хэмүүлж те юу хийхийг ингээд хүсэж байна гэдгээ одоо зорж ийн гэдгийг бичиж явуул тэр чинь төлөө сайхан манифест хийгээ залбирал үлдээд өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан хүссэн ерөнхийдөө бороо энэ ийм аз маз бол бас байн байдгүй шүү. Энийг бол ингээд шаудахын оронд шууд ингээд эсвэл үлд ингээд байжлахын оронд шууд ашиглаад боломж гаргаад ингээд таг гээд. Гэтэ бас морины Хөлөг Батар заасан төлөвтөр харцсан учраас амар огцсон биш. Гэтэ ерөнхийдөө тийшээ хараад тийм бүх юм төлөвлөлөө яваарай гэж би өөрөөсөө хүсэх байна. За тэгээд та бүхэнд хамгийн сайхан хүссэн бие боцоорой.